Цаано та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Дараа. За өнөөдөр мэдээж нөгөө амсын асуураад даралтны бөөрнөөс үүссэн даралтны талаар ярина гэд хэлсэн байгаа те. Тэгэхээр бөөрнөөс үүссэн даралт буюу уламжлалгаа ухаанаар доод биеийн хүйтэн хийгээс үүссэн даралт гэж хэлээд байгаа. Энэ яагаад үүсдэг вэ гэхлээр чихтэй хүйтэн газар удаан ажиллаж амьдарсан. За мөстөө хүйтэн ус дандаа уудаг, хүйтэн хоол хүнс дандаа хэргэлдэг, бөөрийн тамир сул, тийм бадган хий дамгаасан хүмүүстээр маш их тохиолдоод байдаг. Мөн настай болоод эхлэхээр юм бөөрнөөс үүссэн даралт ихсэх хямрал болж эхэлдэг байгаа. За тэгэхээр ийм хүмүүсийн шинж тэмдэг нь ямар байдаг вэ гэхлээр чих маш ихээр шуугдаг. За мөн маш докторгүй болдог, сэтгэл санааш докторгүй, даралт докторгүй, хоолны шингээлч бас докторгүй болж эхэлдэг. Даралтны юм уунгууд шууд буучдаг тийм аюултай. За мөн одоо хавгнах, хөөх, зэрэг тэгээд нуруу бэлхүүсээр маш дандаа хүйтэн даарах зэрэг юм шинж тэмдэг илэрч даралтж ихсэж байгаа бол бөөрнөөс үүссэн одоо даралт ихсэх хямрлаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ үед бол гол зүйл нь бодисын солилцоо цусны эргэлтийг сайжруулах маш шаардлагатай. За тэгэхээр бодисын солилцоог сайжруулна гэдэг маань ерөөсөө л хотоодны үйл ажиллагааг маш тэнцвэртэй байлгах нь чухлаа. За тэгэхээр энэ үед дандаа халуун бүлээн хоол, за тэгээд болгосон жигэнсэн тийм хоол ундыг идэх ёстой. Дээрээс нь дандаа дулаахан хуурай газар байвал их цохилтой. Дээр бас мэдээж агаар маш хэрэгтэй байдаг. Тэгэхээр ийм даралттай хүмүүс маань хөвчлэн одоо тийм яах нь тийм маш удаан хугацаагаар тийм хүйтэн түүхий мөн чихтэй хүйтэн нойтон тийм газар ажилдаг, амьдардаг. Нас ахаад ирэхээр ерөнхийдөө энэ бөөрнөөс үүссэн даралт болоод даралтны одоо тэр өвчин хямрал үүсдэг байх нэ. Энэ тэгэхээр ерөөсөө л ойлгочих ийм шинж тэмдэгтэй даралт ихсдэг хүмүүс маань аль болох дулаахан хуурай газар байх ёстойх нь мөн цусны эргэлтийг сайжруулах, бодисын солилцоог сайжруулах, хоол хүнс бодисын солилцоог сайжруулахад хамгийн гол нь хотоодны орчинг тэнцвэртэй байлгаж эхлэж чадчих бодисын солилцоо сайжирдаг баггүй юу. Тэгэхээр хотоодны орчингоо сайхан тэнцвэржүүлээд ингээд идэ ундаагаар засаж бас болдгоо. Энийг бол бас манай амуу төв дээр ирдэг олон үйлчлүүлэгч манаас баталдаг. Бас л мөн даралтны юмнээсээ ингээд гарцаа ингээд зөв хоолны дэглэн бариад зөв юм хэрэглээд тэгэхээр ингээд даралт нэх их ихсгээ болцсон байгаа гэж олон хүмүүс хэлдэг байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн ийм одоо даралттай бөөрнөөс үүссэн одоо уламж сангаа ухаанаар хүйтэн доод биеийн хүйтэн хий хямралаас үүссэн ингээд даралтанд хамгийн гол нь дулаан саруулхан хуурай орчинд идэж явах юм анхаарах хэрэгтэй байх нэ. За тэгээд мөн хөдөлгөөн агаар тэнцвүүлж тааруулснаас даралт гэдэг өвчин нэрвдэхгүй мөн даралттай нэгэд болцсон байгаа бол ингэж баг-багаар засч болдгоо. За тэгэхээр та бүхэн маань илүү нарийн мэдээлэл дэлгэрэнгүй мэдээллийг өөртөө таарсан одоо хоолны зөвлөгөө, амьдралын хэм маяны зөвлөгөөг авахыг хүсвэл амуу төвийнхаа эмч дээр ирээд үзүүлээрэй. За тэгээ өнөөдрийнхээ влогийг үүгээр өндөрлөе. Та бүхэнд таалагдсан бол лайк, subscribe хийх юм мартваа. Тэгээд дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай.